хүргье. За өнөөдөр бас дэлхийн эмчнэрийн өдөр бас тохиож ах шиг байна. За Монгол Улсын хүний гаяа тэмж, Монгол Улсын их хурлын гишүүн, Бэйсэн гишүүн тэргүүнтэй эмч гишүүдтэй бас энэ өдрийн мэндийг төвшүүлье. За мөн одоо бас учрал дараагаас эрүүл мэндийн салбартай холбогдлолтой сая бас одоо зүүн бүсийн гишүүд тойрогтой бас нэлээд ажилласан. 27-8 удаагийн сумдын болон одоо сонирхлын бүлгүүдийн уулзалтуудыг зохион байгуулсан. 140 гаруй багц саналыг бас бид бүхэн бас бэлдэж танд өгөхөөр бас бэлдсэн байгаа. Тэгэхээр шинэ засгийн газрын ажилдаа бас тусгаад тодорхой хариултуудаа өгөөж явах болов уу гэж бодож байна. Хамгийн энэ тэргуунд бас одоо давхарцсан ялангуяа эрүүл мэндийн салбартай холбогдлолтой асуудал дээр өнгөрсөн засгийн газарт эрүүл мэндийн салбарын ажилтны цалин 30-аас 39%-аар нэмэгдүүлэх, багшийн цалин 50-аас 76%-аар нэмэгдүүлэх, за ингээд ахмадын тэтгэврийн бас тодорхой нэмэгдлийг багцлж оруулж ирсэн. Үүнтэй холбогдлолтой нэлээд асуудал яг орон нутгаар бас байгаа. Та бас орон нутагт ажиллахдаа энийг бас нэлээд мэдэрсэн баха. Тэгэхээр засгийн газрын бас эхний ажлуудын нэг нь энэ цалин хөлсийн нэмэгдлийг яг бодитоор авч үзээд ингээд нэг шийдлүүд гаргахгүй бол бас болохгүй байна. Тэгэхээр эндээс эхлэх баха гэж бодож байна. Энэ нэмэгдлүүд үргэлжлээд явах уу? Энэ дээр өстой тодорхой ямар байр суурь бас өнөөдөр бас боломжтой бол бас хэлчихэн зүг баха гэж бодож байна. Үүнийг дагаад дахиад соёлын салбарынхан бусад төрийн албан хаагчид тухайн сум орон нутгийн засаг даргын тамийн газарт ажиллаж байгаа бас ажилтаа албан хаагчид бид бас одоо хаанаас нь гарсан юм бэ? Ингээ ялгаж салгаж байгаа зарим салбарыг илүү нэмэгдүүлж байгаатай холбогдлолтой асуудлыг бас маш ихээр хүндсэн. Тэгэхээр энэ асуудлыг бас цогцоор нь ер нь цаашдаа эрүүл мэнд, нийгмийн, боловсролын салбарын мөн одоо төрийн албан хаагчдын цалин өсөлттэй холбогдлолтой асуудал дээр таны засгийн газар ерөнхий одоо ямар бодлоготой байх вэ гэдэг байдлаар бас эхний асуултаа бас асууя. За эрүүл мэндийн салбарт анхан шатны үйл ажиллагаа явуулж байгаа тэр 9% цомогтолтой холбогдлолтой асуудал маш их давтагдсан бас иргэдийн асуултанд. Тэгээ энэ дээр бас та нэлээд сайн мэдээлэлтэй байгаа юм байна. Үйлчлэгээний 3 ажилтан жолоочоо асах уу, цэвэрлэгчээ асах уу, лаборантаа асах уу гэдэг ийм одоо сонголтын дээр сумын эрүүл мэндийн нэгдлийн дарга нар одоо яах вэ гэд биднээс бас асууж байна. Дээрээс нь архив бичих хэрэг олон хүмүүсийг хиймэл оюун ухаан шилжсэ. Одоо энэ архивын хүн хэрэггүй энэ төр гэдэг ийм инээдтэй тайлбаруудыг бас хэлж байна. Бүх юм нэг удаагийн хэрэглээ болсон. Тийм болохоор хариуцлагын хүн одоо хэрэггүй болсон энэ төр гэд иймэрхүү инээдтэй тайлбаруудыг бас гаргаад энэ цомогтхлыг орон нутагт бас одоо зохимжгүйгээр бас зохион байгуулж байгаа асуудал дээр бас та мэдээлэлтэй авах шиг байна. Энийг бас одоо анхаарч ажиллах нь зөв байхаа гэсэн. За учрал гişүн. За ган үлэг гişүний асуултанд хариулъя. Тэгээ эрүүл мэндийн салбар дээр бол эрүүл мэндийн сайдын багц дээр бараг 1.2 их найд төгрөгийн цалингийн зардал бол батлагдсан хэдий ч одоогоор бол бараг 268 тэрбум төгрөг нэмэлт шаардлагатай байгаа юм байна гэдэг бол би мэдээлэл авсан. Цаашдаа бол бид нар энэ төрийн албан хаагчдын цалинг жил бүр инфляцтай уйлжуулж индексжүүлж явахгүй бол яг өнөөдөр шиг л ийм нөхцөл байдалтай тулгарнаа. Тийм учраас бол эх оны төсөв өргөн мэдүүлэхтэй. Дээрээс нь 5 дугаар сарын 1-ний өмнө төсвийн хүрээ жилийн төлөлгөөг өргөн мэдүүлэхтэй би энэ төрийн албаны цалин хөлсийг одоо энэ индексжүүлж нэмдэг зөв систем рүү аваачихын төлөө ажиллана. Тэрнээс биш бараг 30 гаруй хуулиар төрийн албан хаагчдын цалин хөлс ялгамжтай тогтоод байна. Тэгэхээр энэ 30 гаруй хуулиар ялгамжтай тогтоод байгаад эхлэхээр энэ шудраг бус байгаад. Тийм учраас төрийн албанд бол цаашдаа энэ олон хуулиар биш шудраг тогтолцоог бий болгох ёстой. Тийм учраас энэ индексжүүлэх асуудлыг бол шийдэж явна гэдгийг бол бас хэлье. Тэгэхээр одоо жишээ нь зарим одоо эрүүл мэндийн салбарт гэхэд орон нутагт байгаа эмчнэр одоо хомсдсон, орон нутагт эмчнэр очлого хомсдсон. Тэгэхээр тэр орон нутагт ажиллаж байгаа эмчнэрийг урамшуулах системийг яаж хөгжүүлэх вэ? Дээрээс нь энэ орон нутагт ажиллаж байгаа эмчнэрийн хэрхэн нийгмийн баталгааг нь хангахгүй гэдэг юм өөр хөшүүрийг хэрэглэхгүй бол яг энэ нэг батлагдсан байгаа 37 хуулиар төрийн албан хаагчдыг дотор нь янз бүрээр одоо цалин хөлсийг нь тогтоочоод
Тэгээд нэг жил болгон за тэдэн хувиар залингийн нэмье гэж шийддэг. Гисэн хэдий ч эн чинь өөр шудраг бус. Дээрэс нь бид нар чинь эрүүл мэндийн салбарт нэг гүйцэтгэлийн үнэлгээг нэвтрүүлж байна гэсэн мөртлөө яг хэмждэг индикаторууд нь бас тодорхой биш. Ингээ яваад байхаар салбарт бол бас гажуудал үүсэт байгаа юм байгаа. Тэгэхдээ мэдээж одоо эрүүл мэндийн салбарт бол энэ асуудлуудаа цаг хугацаанд нь бас сайд бол чин бүрэн сайд бол бас одоо ингээд нэлээд олон бас дэвшлүүдийг бол гаргасан юм байлээ. Тэгээд цаашдаа бол би энэ төрийн албан дотор тэр дундаа энэ төрийн үйлчлэгээний албан агч нар дээр бол энэ ялгамжтай байдлаар цалин тогтоодгийг зогсоох. Тэгээд тэр 37 хуулийг нь цуцалж нэг одоо хуулиар шудраг тэгш одоо нэг зарчим үйлчилдэг байдал руу одоо шилжүүлнэ гэдгийг бол бас хэлье. Байна уу? За. 1 минут нэмэх. За бүтцийн хэлбэрээр 2024 онд бид бас сонгуул хийгээд ер нь цаашдаа Монгол улсын гол одоо хөгжлийг хүсчилсэн энэ загварлуу оруулна гэдэг тухай бас амлалтуудыг өгсөн. Түүнтэй холбогдлолтой зүүн бүс нутгийн хувьд бол бас түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болох эрчимцэн хөдөө аж ахуйн чиглэлээр гол одоо бас хүлээлтүүд бас нэлээд байгаа. Энэ хүрээнд бас ярьж байгаа асуудлууд дээр бас таныг анхаарлаа хандуулж ажилласаа гэдгийг бас ажил авч эхлэж байгаа энэ цаг үеэс нь эхэлж одоо сануулъя гэж бодож байна. Ялангуяа энэ одоо бас Евразийн элзэртэй холбогдлолтой зүүн бүс нутгийн уйлхан за энэ баян ушуу хавирга бичих тэргүүтэй томоохон энэ бомбтууд урд хойд хөршүүгээ хөдөө аж ахуйн гаралтай түүхэд бүтээгдэхүүнийг гаргах босоод тэнхилгийн босоод тэнхилгийн төмөр зам гээд олон яригдсан асуудлууд тодорхой ус үрдэн гарахгүй бас байгаа. Тэгээ энэ дээр бас одоо онцгойлон одоо анхаарал хандуулж ажиллахыг цаашдаа бас нэлээд шаардаж бас ажиллана гэдгийг бас танд бас. За ган хүлэг гүшүүн санал хэллээ. Бадарчин хэрлэн